Дараагийн мэдээ хүргэе. Цус харвалтанд дэлхийд дахинд болон манай улсад өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. Монгол улс 100 мянган хүнд ногдох тархины цус харвалтын нас баралтаар дэлхийд нэгдүгürt бичигдэж, дэлхийн дунджаас 4 дахин өндөр үзүүлэлттэй байна. Мөн сүүлийн жилүүдэд хүүхэд цус харвах тохиолдол нэмэгдэх болжээ. Дэлхийд тархины цус харвалт нь 100 мянган хүнд 140 бүртгэгддэг бол Монголд 292 тохиолдол бүртгэгдэж байна. Энэ нь дэлхийн дунджаас 2 дахин их үзүүлэлт юм а. За харуулт бол сүүлийн жилүүдэд улам залуучж байгаа харуултыг ерөнхийдөө бол 50-аас доош насны харуулттай өвчтнүүдийг бол залуу насны харуулт гэж үздэг. Эдгээр тохиолдлууд нь болохоор нийт харуултын бол ойролцоогоор 30% эзэлдэг. Тэгэхээр энэ нь одоо хөдөлмөрийн насны одоо ард иргэд хүмүүс маань одоо харуултад өвдөж, харуултаараа өвдөж одоо тэгээ хөдөлмөрийн чадвар алдалтанд хүрэж байгаа нь маш харамсалтай. Тархины цус харвалтын үед 4.5 цагийн дотор бөглөрсөн судсыг онгойлгох, цус шингэлэх, бүлэн усгах эмчилгээ хийх боломжтой. Энэ нь иргэн нас барах хөдөлмөрийн чадвараа алдах эрсдлийг бууруулдаг. Тэгвэл улсын 3 дугаар төв эмнэлгийн харвалтын баг мэргэжил арга зүйн зөвлөгөө өгснөөр сонгон хайрхан нэгдсэн эмнэлэгт харвалтын нэгж байгуулагдаж, бүлэн усгах эмчилгээг даатгалаар хийх болсон байна. За тухайн хувьд одоо бүлэн хайлуулах эмчилгээ хийх шаардлагатай. Тухайн шалгуур үзүүлэлтийг хангасан одоо өвчтөн байх юм бол одоо улсын 3 дугаар төв эмнэлэгтэйгээ холбогдож яаралтай асуудлыг нь шийдвэрлүүлдэг байсан бол энийг эмнэлэг дээрээ хийх боломжтой болж байгаагаараа давуу талтай байгаа юм. За бид нар мөн одоо энэ тархины цус харвалттай хүнээс одоо нийтдээ 20 орчим хувь нь болохоор бол мэслийн асуудлыг бас хамт шийдвэрлсэн байна. Тэгэхээр олон талын одоо энэ хамтын үйл ажиллагаа оролцсон эмнэлгийн тусламж үйлчилгээ байгаа юм. Сонгон хайрхан нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасгаар жилд 1300 орчим иргэн хэвтэн эмчилүүлдэг. Эдгээрээс 50 гаруй нь тархины цус харвалтын тохиолдол байдаг байна. Мөн тус эмнэлэг өмнө нь бүлэн усгах эмчилгээ хийдэггүй байсан тул улсын 3 дугаар төв эмнэлэг рүү шилжүүлдэг байсан бол өдгөө өөрсдөө эмчилгээ хийх боломж бүртлээ.